Дархан хотын хувийн хөгжлийн анхдагч ихтэй сургуулиудын нэг Дархан коллежоос бүс нутгийн хөгжүүлэлт их сургуулиудын үүрэг оролцоо олон улсын эрдэм шинжилгээний онол практикийн баг хурлыг зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний онол практикийн хурлыг Монгол улсын бүсчилсэн хөгжилтэй уялдуулан зохион байгуулж, хөрш орнуудын эрдэмтэн багш нарын илтгэлүүдийг тавьж санал солилцжээ. Улс орныг бүсчилж хөгжүүлэхэд боловсон хүчин эрдэмтэн мэрэгдийн санал наачлах чухал. Тиймээс уг үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч, хөрш орнуудын эрдэмтэн багш нарыг урьж оролцуулжээ. Дархан коллеж, Орчин улбаны улсын Бред улсын Бредийн их сургууль, Өвөр Монголын өөртөө засах орны Хондер коллеж хамтран уг хурлыг зохион байгуулж байна. Монгол улсын засгийн газраас зарласан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу 7 бүсчилж байгаа. Дархан уул аймаг бол төвийн бүсгийн тулгуур төв. Дархан уул аймагт нийтдээ дээд засгийн сургуулийн 8 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр төвийн бүсгийн тулгуур төвийнхээ хувьд ялангуяа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тухайд их сургуулийн үүрэг оролцол маш өндөр байгаа. Бүсчилсэн хөгжлийг дагаад одоо хүний нөөцөө сайжруулах мэд ур чадварын дээшлүүлэхтэй холбогдсон нэг асуудал бол ихтэй сургууль. Тийм учраас бүс нутгийн хөгжилд ихтэй сургуулийн оролцоо үүргийн тухай авч хэлж байгаа энэ хурал бол ондын талаас практик ач холбогдлынхаа талаас их үр дүнтэй гэж би хувьдаа үзэж байна. Эрдэм шинжилгээ онол практикийн баг хуралд аймгийн иргэдийн төчлийн хурлын дарга Янжмаа хүндэт зочноор өргөдөн оролцож, зочин илтгэгчээр Монгол Улсын засгийн газрын бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн орон зайн өгөгдөл судалгааны газрын дарга Чулуун Чимэг бүсчилсэн хөгжилд их сургуулийн оролцоо сэдвээр илтгэл тавьжээ. Дээд сургуулийн дэрэгдэх судалгаа шинжилгээний төвүүдийг хөгжлийн бодлоготой нь уялдуулан тодорхойлох ямар боломж вэ гэдгийг ирж хаах. За мөн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэрэгжилтэн бэлтгэхэд одоо ямар менежментийг баримтлах вэ? Ямар нөөц бололцоо байна вэ гэдэг талаар бас бид нар энэ тал дээр бол хэлэлцэж байна. За мөн багшлах боловсон хүчний үйл ажиллагааны чанар, за боловсролын дижитал шилжилт, хиймэл оюун ухаантай холбоотой мөн одоо сургалтын процесс гарч байгаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор энэхүү одоо эрдэм шинжилгээний хурал маань хуралдаж байна. Хурлаар бүс нутгийн нийгмийн эдийн засгийн хөгжилд их сургуулийн үүрэг оролцоог тодорхойлж, их сургуулийн дэргэдэх судалгаа шинжилгээний төвүүдийн үйл ажиллагааг хөгжлийн бодлоготой уялдуулан хөгжүүлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэрэгчлэн багш боловсон хүчний нөөц боломжийг судлах, боловсролын салбар дахь хиймэл оюун ухаан, дижитал шилжилтийн хэрэгжилтийг сайжруулах арга зам тулгамдж байгаа асуудлыг тодорхойлох зорилготой юм а. Ер нь бол суур чадвар буюу бага ангитны хүүхдийг маш сайн хөгжүүлж чадсанаар цаашдаа ер нь ямар хүүхэд болж төлөвшөх тэр хандлага нь суур болж өгдөг байгаа. Тийм учраас эцэгчүүд зөвхөн багшид даатгаад өгөх бус, тийм ээ. Багштайгаа хамтраад хүүхдээ хөгжүүлээд, хүмүүжүүлээд, төлөвшүүлээд явах нь маш зүйтэй юм а гэж бодож байгаа. Я выступаю с докладом о Миний тавих хэлцэл болохоор бүсийн хөгжилд боловсролын байгууллагуудын үүрэг, тэр дотроос эцэг эхчүүд, үр хүүхдүүд гэсэн одоо яг боловсролын тогтолцоонд оролцдог бүх субъектүүдийг жигд оролцуулах тэр туршлагаас хуваалцах юм аа. Яг гэвэл багш сургуулийн төвшөнд эцэг эхчүүд бас сургууль хүмүүжүүлэх үйл ажиллагаанд бас идэвхтэй оролцох ийм субъект болдог. Тэрийг бид нар бас тодорхой жишээ харьцуулсан судалгааны үндсэн дээрээс одоо та бүхэндээ одоо энэ хурал дээр итгэх юм аа. 大家好，我是来自于中国的。 сайн байна уу? Би бол Өвөр Монголын Хөхөтөөс Өвөр Монголын Хүндэр их сургуулиас ирсэн багш байна. Залуу багш байгаа. Тэгээд миний судалгаанаас сэдв Өвөр Монголын одоо хувийн ихтэй сургуулиудын боловсролын үнэлгээний тогтолцооны тухай судалгаа байгаа юм аа. Тэгээд миний судалгааны ажил бол ерөнхийдөө 4 хэсгээс бүрдсэн байгаа юм. Тэгээд энэ багш тэгээд одоо эдийн засгийн талаар ингээд 4 хэсэгтээ хуваагдсан байгаа. Тэгээд ерөнхийдөө бол манай Өвөр Монголын оюутнууд одоо хувийн ихтэй сургуульд бас суралцах суралцах хүсэлт нь бол жилээс жил ирж нэмэгдэж байгаа.
度是总体偏上的情况。 Бүс нутгийн хөгжлийн боловсролын чиг хандлага бүс нутгийн багшлах боловсон хүчний эрэлт хэрэгцээ хөдөлмөрийн зах зээл ихтэй сургуулийн дижитал технологийн шилжилт хиймэл оюун ухаан ба их сургууль шимт боловсрол багшлах ба суралцах үед дуршиж байгаа шин технологи дуршлага боловсролын чанарын үнэлгээний систем их сургуулийн дэргэдэх эрдэм шинжилгээ судалгааны төвийн үйл ажиллагааны чиглэлээр болон сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, ихтэй сургуулийн багш арга зүйчид, эрдэм шинжилгээний ажилтнууд, магистрант, докторантууд болон эрдэмтэн судлаачид илтгэлэн хэлэлцүүллээ. Энэхүү эрдэм шинжилгээний онол практикийн баг хурлаас зөвлөмж гаргаж, засгийн газарт танилцуулна. Бүс нутгийн хөгжилд ихтэй сургууль эрдэмтэн багш нарын үүрэг оролцоог тодтогч өгнө гэж зохион байгуулагчид онцолжээ.